Болтаахаа арьтаа шүү. Дүүгээ битгий. Тэгээд таарчаад хүй хай гэд байгаарэ. Том ахыг сонглоо. Харин энэ хэсгийг хасаараа заяа би сая буруулчлаа. За орой минь контент ч доо. Би болохоор өнөөдөр нэг өөр бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За тийгээд өнөөдрийн бичлэг юу гэхээр зэрэг нөгөө нэг сагсчдыг нөгөө нэг аль нь вэ гэд сонгоод байсан да төвшөө. Миний хувьд аль сагсч нь Монголын амар нэг вэ гэд. Тэгэд би болохоор зэрэг жоо миний салбар байсан болохоор зэрэг би энийг хийж үзмээр санагдаад тэгээд одоо хийж үзэх гэж байна. Тэг эхлэхээс өмнө нэрийн юу юм биш манайхаа би ер нь бол хин байгаагийн харсан тэгээд ихэнхдээ ах トゥ тэгээд найз нөхөд болохоор зэрэг тэгээд алийг нь сонгосон манай эд тэгээд харж байвал бити ондоор бүгдэнд нь дуртай шүү. Цэдэд хийх гэж байгаа бол төвшөө гэсэн промо кодыг ашиглаад 20% бонус, 50 центийн урамшуулал, мөн төвшөө гэж gift giveaway хэсгээс хайгаад надаас зарлаж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Цэдэд хийхдээ марийнхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. Эхний маань сонголт болохоор зэрэг хүүгээ болон баясаа 2 гарч ирсэн байна. Тэгээд би бол энэ дээр би хүүгээ болохоор зэрэг нөгөө Summer League-ээр нэг амар 30-40 он авлуу ялгааныг тоглолтын дээр тэгээд тэр үеэс харсан тий 3-3 шигшээ энтерт нэлээ тоглож исэн. Баясаа болохоор зэрэг итүүгэн тоглосон үеэс нь хойш мэднэ. Тэгээд за ер нь бол энэ гэхдээ баясаа. Утган жаргал баясаа. Хэрдэн баясаа. Том ах гарч ирлээ, баясаа гарч ирлээ. Энэ бол яалтчгүй жоохон том ахыг респектлдэг болохоор зэрэг би бол энэ дээр том ахыг сонгоно. Гавьят ахыгаа. Энэ нөгөө нэг би хитэ хайлайт зил үзчихсэн юм заа энэ баясгалангийн. Тэгээд яг бүтэн тоглолт энэ ногт үзег болохоор зэрэг энэ дээр бол дүнэлт бол хийж чадахгүй тийм болохоор зэрэг дүнлэхэд хэцүү болохоор зэрэг би том ахыг сонгоод явлаа. Болдаах том ах. Энэ яалаа төвшөө их төр чи явж төгсгөлтөнд болдаах сонгогдчихлоо. Тэгээд болдаахаа арьтаа шүү. Дүүгээ битгий. Тэгээд таарчаад хүй хай гэд байгаарэ. Том ахыг сонглоо. Маргадгийн. Маргадыг болохоор зэрэг урд гинэ. Америк тоглож байхад нь бас хэдий хайлайтсыг харж исэн. Тэгээ шигшээ дээр бас бүр үнэхээр сайн тоглосон. Төсөөснөөс хамаагүй мундаг гоё сайн тоглодог залуу илээ. Тэгээд энэ жил металд ороод металд бас яаж тоглох нь гэдгийг нь бас их сонирхож байгаа. Тэгээ бас нэг ганц хоёрхан л тоглолтыг үзчихсэн болохоор бас дүгнэхэд хэцүү. Тийм болохоор би том ахыг тулах гинэ. Тулгыг болохоор зэрэг бас яг руки жилээс нь тоглож исэн тоглолтуудыг нь бол мэднэ. Нөгөө нэг руки of the year авч исэн шүү дээ. Тэгээд түрүү жилийн болохоор зэрэг бүр эрс сайжирсан. Эрс биш. Бижаараа. Харин энэ хэсгийг хасаараа заяа би сая буруулчлаа. Rookie of the Year шээ нөгөө нэг амжилтанд агсан тоглогч авсан шүү дээ. Тийм. Тэгээ яалтчгүй амжилтанд амар эрс агсан. Тэгээд хувь хүнийхэн талаас ч ихсэн амар таалагддаг. Яриан зэгцтэй нэг тийм харцгад их харцгад их ой гэх юм хаашаа бэ ёо. Зааж байгаа. Хүнтэй харьц чадвар сайтай. Ихтэй ичгүүд залуу байсан. Тэгээд за яалтчгүй ихтэй энэ дээр бол том ах. Өрнөн билег ах байна. Ахын яг зодой талхаас өмнөхний 2 жилийнхэн тоглолтыг бол өмнөх 2 жилийнхэн тоглолтыг бол сайн мэднэ. Гэтэ тэгээд яалтчгүй том ахаа. За том ах. Заялч үхтэй сайн мундаг бүр амар жил ирэх тусам сайжраад байгаа. Гэтэ би том ах юм. Сэрэглэх байна.
Гэт гоёх шүү. Ахыг бол нэрээ хүндэлдэг, бас хүндэлдэг ах нарын маань нэг. Тэгтээ том ах явлаа. Ихээ ах гарч ирсэн байна. Ихээ ахын тоглолт ихтэй яг өсмөн дээр бас үзэж байгаагүй. Намайг яг ингээ сакс тоглож эхлэхээс бүр өмнөх болохоор зэрэг тоглолтууд юм бас үзэж байгаагүй. Тэгээд том ах. Залчааргал залаах амар шиддэн штэ. Яа. Дээр нэг гарттай тоглосон тоглолтыг үзэж байгаа шидэлтүүд нь үнэхээр амар эсүү. Гэтэ том ах юм. Түшиг байна. Түшиг тулга. Түшиг. За том ах. Майк. Инхийн од. Энд дээр нөгөө нэгт майк гараад ирсэн байсан штэ. Тэгээд майкийн би нэг ордон дээр нөө эпстахт нэг тоглолтыг үзсэн юм байна. Тэрний дараа нэг ирээд гарттай нэг нөхөрсөг тоглолт хийсэн баггүй юу? Тэгээ тийг нь үзсэн тэгээд яалтчгүй нэг юм шал өөр төвшөнд байгаад мэдгцэн л тээ. Тэр талбай харж байгаа чадвар пас тээ. Тэгээд ийм өндөр хүн чинь холбогч хийгээд явахаар бас юу юм бэ лээ штэ. Тэгээд за майк юм байна. Минь даяар. Яд явлаа. Чөдрөө гарч ирсэн байна. Одоо чөдрөөгийн тесрэлт болон дундын шидэлтнүүд нь амар таалагддаг. Үнэхээр гоё. Гэтэ майк явлаа. Дүлгүн. Майк. Болка гарч ирлээ. Болка. Уучлаарай намайг. Чихтэй гоё шүү. Анд гарч ирлээ. Майкро. Яа, дик. Би болохоор дик ахыг яг ингээд тамирчных нь хуваар амар хүндэлдэг. Тэгээд үнэхээр тэг бэлтгэл хийж байгаа хичээнгүү. Тэгээ нөгөө яг нэг харамсалтай юм олимпиад орж чадаагүй нэг оронгоо алдсан штэ, атгаад алдсан штэ. Тэрэн дээр нь энэ дээр амар харамсдаг байхгүй юу? Тэгээд би моохахыг сонголоо. Моохах шүү. Гард нэ. Одоо Америкт бэлтгэгдэж байгаа. Сайхан коллежид орохоор коллежид орохоор боллоо яалаа. Тэгээд байх шиг болсон шүү. Ахлах сурвалж сурч одоо коллеж руу орсон баха. Мох. Тэмүүч ах өө. Заах минь уушлаараа тэгээд таарахаар. Намайг загнаа битгий загнаа тэгээд. Мохах сонголоо. Цирка заамахах. За санчрах. Мох. Яа. Энэ юм уушаахын зургийг харсан чи ихтэй яар бэ те. Айгүй харагдчих штэ. За тэгээд мох сонголоо. Та тулга гараад ирлээ шүү. Мохахыг сонголоо. Уугнаа хиний. Итэ яа юм жилийн жилд заяа уугнагийн тоглолтыг би үнэхээр биширдэг заяа амар дайчин. Тэгээ хувь хүн талаасаа ч гэсэн лаг сахилга баттай хүмүүжилтэй айгу мундаг залуу санагддаг. Тэгээд гэтээ мохах сонголоо. Хээ гарч ирж байна. За мохах сонгосон. Тэг яа энэ яар гэсэн юм миний хувьд хамгийн их зүүнд бэж магадгүй байхаа баг. Тэг ахомох. Сайс штэ нөгөө олимпиад харамс атгаад алддаг гэд би ч ханадаа жоохон бодох цаа гэж. Тэг ахомох. Би яг нөгөө адилхан төвийн байрлалын тоглогч болохоор Дэг ахын тэр доор шахаж байгаа хүмүүсийг ингээд баг
хүчтэй шүү дээ. Яг тэгэж ингэ шахаж орж байгаа хөлийн ажиллагаа интернет амар дуртай байхгүй юу? Тэгээд тийг. За тэг эцэс энэ бол миний харах өнцгөөс дүгнж байгаа штэ. Угаах мань гэрлээ. Гоё ах шүү. Миний ах мундаг шүү. Хүндэлж авдаг шүү үнэхээр. Энэ өгцөн байна. За зовоох юм байна. Болор толго угаах. Үлдсэн орших. Үлдсэн яслаа тий шийдэл мэдлэлт нь юу төрөлт морлт янз гэт угаах сонглоо. Толоо явах бол угаахыг сонглоо. Санчаар угаах. Саруул эрдэнэ угаахыг. Гамбаатар угаах. Одоо ярих. Би бас энэ одоо ярихыг мэдэн заяа. Зөөр мэднэ. Гэтэ тоглолтын үзэж байгаагүй. Тийм болохоор ялтч угаахыг сонгоёлаа. Үбэ. Цингүүн баярах. Ахаас л нөгөө нэг бэртэл ахаасаа өмнөх үеийнх нь тоглолтууд бол үнэхээр гоё. Тэ 3-3 яаж аим мундаг байлаа. Тэ ер нь бол 3-3 хөгжүүлсэн хүмүүсээ тоглогчдын нэг нь штэ ялтчгүй. Тэгээд угаах рафла. Батгаяр гин. Угаах. Гээ ах гарч ирж байна. Хамгаалны утгаар нь үзүүлдэг штэ. Тэгээд шилдэг хамгаалан тоглох шинжилгээ авч явах үеийнх нь хамгаалтууд нь бол үнэхээр амар исэн. Даугаха. Цагтаах гэж ирж байна. Амар л та. Яа, энэ зургийг харсан чи бүр шараас осч штэ. Яа. Тэгээд цагтаахыг соглоо. Би бодорч цагтааха. Дөх гараад ирлээ. Яа. Нэ завчлаарэ. Цагтаахыг сонглоо. Минь гэтээ бас гоё шүү. Үнэхээр гоё шүү. Ганаа гарч ирж байна. Ганаа нэг жил дээдлэх тоглоогүй. Сая Америкт бэлтгэл хийж аваад ирж байгаа шүү дээ. Тийм болохоор жоохон тоглолтын стайлыг бол мэднэлтэй илүү гоё сайжраад амар мундаг болсон байх гэж бодоо. Ер нь энэ жилийн дээдлийг бол солиод болно гэж бодоод маш их хүлээлт үүссэн байгаа. Ялангуяа Ганаа тэ маргаад гэх мэтчлэн тоглогчд дээр бол тоглолтыг нь хорд үзмээр байгаа. Яаж тоглохыг хармаар байгаа. Тэгээд би цагтаах дээр үлдээ. Кадр цагтаах Барса гараад ирлээ. Энэ бол ялтч өвнөх бодоод байх юмгүй цогтоо ахал та. Гэтэ нөгөө нэг сая энэ 100 болон сая хөлгүүдийн ингээд бүх лигийн медалуудыг түүдэг жилийн Барса бол үнэхээр левел 8 ахицсан. Энийг бол хүмүүс бол хүлээн шуурж байгаа. Тэ цогтоохаа. Төрөө ах гарч ирлээ. Мундагчтай ах хэсэл. Хэсэл гоё ах шүү. Джентльмен те. Лид Монголын шигшэг бодож явсан. Энэ юу вэ? Сүүлийнх юм уу? Төрөө ах цогтоох. Цогтоохаа. Сүхват. Энэ одоо ингээд сонгогдчих шиг боллоо тий. Окей. За тийм миний хувьд цогтоох. Таарлаа гэж байлаа. Тэгээ энийг харахад ялт майк гарч иж сайжрах цогтоох. Цогтоох өөрөө гарч ирсэн байна. Том ах 4, үлцээ 5, моох ах 6, 7 анант 8 баясаа 9 Барса. Барса бараад гарч ирж байна. Тэгээд эцэст нь хэлгээд энэ бол зүгээр л ингээд миний ингээ хувь хүн талаасаа хардаг. Тэ энэ хүмүүсийн бас ингээд би бас нэг яаж бэлтгэл хийж байгаа, яаж хичээж байгаа энэ тэрийг бас ингээд жоох ингээд
жохон ингээд наадахаас ингээд мэдэн штэ. Тийм болохоор ингээд дүгнэлт хувь хүн талаас минь жохон дүгнэлт маань ингээд орж байгаа шүү гэдэг хэлий. Тэгээд майк бол нийт байх нь бол ойлгомжтой байх уу? Бас тэгээ манай Монголын нэрийг урдаа аваад тэ ингээд энэ биед орохоор маш хичээнгүйлэн тэ гадаадд ингэж олон жил бэлтгэл хийгээд явах чинь бас үнэхээр хэцүү шүү дээ. Би бас нэг жоохон 3 жил Японд сакс тоглож байгаад ирсэн хүний хувьд ингээд үнэхээр мэдэрч байна. Тэгээ ганцаараа тэгээд тэ харин ингээд бэлтгэл хийе яваад бах. Тэгээд респект. Тэгээ санчаараа авах бол ингэж гарч ирэх нь ойлгомжтой байх. Тэгээ цогтоохгүй гарч ирсэн. Тэгээ ингээд хэдүүлээл тиймтэй танилцсан. За тэгээ миний хувьас дүгнэлт бол нэг иймэрхүү байлаа. Та бүхэн минь тэгээд лайка дараад subscribe хийсгээ шалгаарай. Bye bye. За хамраа.